За сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ золошоон ээлж дугаар хүргэж өгөхөд бэлэн боллоо. Тэгээ өнөөдрийн зочин маань Камертаа хамтлагийн Мэд ах байна. Сайн байна уу та? Сайн байна уу? За танилцъя хоёлаа. Золоо. Минь дамар. Одоо яг анхны удаа танилцж байгаа. Мөн бас яс таны би чамд хэлээгээ цомгон дээр бас нэг гарын үсгээ зурвал. За. За золоод амжилт хүсье. Амжилт хэрэгтэй байна шүү. Чамд хэлээ цомог бол миний хувьд бол хоёр дахь цомог маань. Тийм. Тэгээд эхний цомог болохоор Ми Амор цомог гарч ирсэн. Тэгээд түүнээс хойш яг 10 жил болоод тэгээ хоёр дахь цомог болсон. Чамд хэлийгээ цомог. За энэ цомог болохоор Ocean Grey гэдэг production ДНК гэдэг хүн өгөн бичсэн. ДНК дуунуудын өгөн дээр бас хүмүүс байгаа. Ерөнхийдөө голчлон ДНК ажилласан хөгжмийн болон хоолойны юун дээр болохоор Арука гэдэг продюсер найдаг. За тэгээд бас Нацка гэдэг дуучин байгаа шүү дээ. Нацка манаас ажилласан. Зөв. Би яг энэ нэвтрүүлгийн туршид бэлдэж байхдаа Ми Амор болон чамд хэлээ хоёулангийн сонссон. Тэгээ надад ямар мэдрэмж төрсөн бэ гэвэл Ми Амор цомог дээр бол та Quizzaтай хамтарч ажилласан. Мөн бас ер нь jazz төрлөөр бол нэлээд inspiration авсан. Одоо жишээлбэл хамт чам руу нисэе гэдэг дээр нь одоо Frank Sinatra, Fly Me to the Moon ч юм уу. Мөн бас Ain't No Sunshine гэдэг дууг бас давхар дуулсан. Тэгэнгүүт нь чамд хэлээ рүү оронгууд нь таваас өмнө өөр ярьцлаганд хэлж байсан илүү орчин үеийн хөгжимтэй. Тэгээд яг тийм ялгаа нь мэдэрдэг. Надад хоёр цомог нь хоёр өөр байгаад надад хоёлаа маш их таалагдж байгаа. Тэгээд би бас яг таныг бас нэг урих шалтгаан нь юу вэ гэвэл хоёлаа төстэй бас баритон хоолойтой. Тэгээд би бас нэг дуулаачны Nature Sound-ийн дуулаачны сургалтанд суухдаа яг Ми Аморыг анх яг миний гол дуулах дуу байсан болохоор. За. Тий Ми Амор дээр ажиллаж байхад бол 2000-ад оны дунд хэсгэлтэй. Тэгээд тэр үед болохоор би уг нь бол тухайн үед яруу орчин хүсэжсэн хүсэмжит нөхцөлд маань таарсан хөгжмийн продюсер болсон бол бүр 100% бүр классиктэй blues хоёрыг л холиол хийчих гэж бодож ирсэн. Гэвч тухайн үед бол яг тэр боломжийг бүрдэж өгөөгүй юм л да, харамсалтай. Тэгээ яг нөгөө нэг жоох хүмүүс өсчихсэн талтай. Ми Амор дээр бол нэг босса новаг нэг оролдож үзээл, орчин үеийн босса нова, эсвэл jazz гэдэг ингээ оролдож өсчээд байсан. Яг тухайн үеийн миний хүсэл бол яг 100% классик тим jazz цомогтой болъё гэж мөрөдөж байсан. Гэхдээ яг огт оролдохгүй байсан. Оролдоод үзсэн нь бас зүгээр тийм ээ. Тэгээд хоёр дахь цомгийн хувьд болохоор бас ярилцсан л да. Тэгээд Арука, Нацка эдрийн бол зөвлөгөө болд гэжсэн. Одоо нэгэнд оролдоод үзсэн юмыг дахиад автаад хийхээр нэг тийм чамд өөртчинч дээр сонсогчдын хувьд ч гэсэн тэр нэг тийм сонирхолтой санагдахгүй хаа. Тийм учраас бид нар хөгжмийн бол бүх юм тал дээр нэлээ орчин цагийн тийм pop хийж өгье. Чи ярин хичээгэрэй гэсэн. Тэгээ өөрийнхөө хэмжээнд бол хичээсэн. Тэгээ тийм ч учраас хөгжмийн урсгалын хувьд төрөл жанрын хувьд нэг жоохон тийм хоёр өөр эрсдэс юм болохын хувьд болсон. Зөв. Яг ойрын хэд хоног бол ер нь хайр мэд бол байнга сонсоод байгаа. Тэгээ бас хайр гэдэг. Тэрний бас таны бас яг Ми Аморын клипүүд нь ч гэсэн маш амар онцлог адлын бодолтой тийм боевик кинотой байгаад байгаа. Тэгэнгүүт нь хоёр дахь цомгийн клипүүд бас нэлээд бас дончтой надад амар санагдаад байгаа. Тэр хайр мэд яг охиноо бүр багаас нь өсгөөд бүр төгсгөлд нь яг охиныхаа хормын бүжиг бий. Тэр ер нь клипэн дээр бол би зүгээр ерөнхийд нэг хүсэж байгаа мó өсөх болохоос биш тэр нарийн зураг авалт зохиол тэр юу ямар болох уу гэдэг дээр бол нэг оролцож чаддгүй л те. Тэг хүн ер нь чаддаг юм дээр л оролцсон дээр. Тэгээд Ми Амор дээр болохоор ерөнхийдөө нэг цуурал 3 клип. Тэр 3 клипийн хоорондоо үйл явдлаар хоорондоо холбогддог. Тэгээд нэг ингээд цогт ингээ үзэхээр нэг юм ингээд нэг харагддаг л да. Тэгээд тэрийг бол одоо Hero Entertainment-ийн найруулагч Баатар. За тэгээд тухайн үед Hero Entertainment байсан Жаги,
За тэгээд яг нэг эсрэг талын дүр гэх юм уу, эрэг талын дүр гэх юм уу би сайн хэлж мэдэхгүй байна. Жүжигчин их жаргал уу жагаа. Эдгээр бүгд оролцсон. За тэгээд клипнүүд дээр нэг их олон давтагдаагүй санаа нь юу байсан бэ гэхээр Монголоос шал өөр амьдралын хэмнэл хөвшил одоо өөрөөдөө үзэгдэл хэлбэрдлийг л харуулах гэж оролцсон. Ер нь бол Монголд байхгүй байсан амьдралыг л байсан юм шигээр харуулах гэж оролцсон. Тэгээд хийц эдрүүд бол гайхалтай болсон. Тухайн UBS Music Awards дээр чинь шилдэг зургийн юу гэлээд ажил гэдэг чөлөө тэр хувилбараар бол шагнал авч яасан тэр 3 клип гуруулаа нийлээд тий сүүлд болохоор энэ чамд хилээгээд энэ цомгийн тэр юун дээр мөн адил би тэр зохиол хийдэг тэр оролцоогүй. Яг одоо зүгээр хэлэхэд бол манай Магна гэдэг нэг найз байдیں۔ Бизнесмен залуу л да. Зүгээр одоо өөр салбарын өнгөсөн бизнесмен. Тэгээ мань хүн болохоор тэгжсэн клип чинь ийм байвал гоё ийм үйл явдалтай. Тэгэхээр би окей. Би одоо хийхснийг хийгээл явъя гэд. Тэгээд тэр клипэн дээр болохоор охиныхоо дүрийг тэр хөөхөн бяцхан байгаа үеэр нь гоё мөнхөлж чадсан. Тэр хайр гэдэг дуун дээр. За тэрэн дээр бас их гоё нь болохоор одоо энэ жүжигчин балет бас үжгэлдэг те. Нэрийн мөрчлөө хэмбэлээ нөө өсгөө маань. Яас нэрийг мэдгүй ямар ч балетын хэсгийг бол байсан. Нас их хурж байгаа юм. Тэр охин бас ингээ миний том болсон охины дүрээр л хувираа тавлж исэн. Тэгээд их гоё надад бол тэр дуунч тэр клипэнч тэр надад их таалагддаг л та. Тэгээд би өөрөө тэр клипэн дээрээ бас залуугаас хөшрөөд бүр ингээд одоо тийм нэлээ хөшөрч байгаа тийм хувьсж байгаа өөрчлөлт эдэр ингээд орж байгаа шилээ тэрнэр чинь нүүр царайны хувьд гэдэг их хэмжлэнгээр тэгээд тэрнээс надад их гоё санагдчихсан. Нэг амьдралын зам харагдаад байгаа тий. Тий айгүй нэг л тийм сайхан санагддаг тэр дууныхын клип үзэхээр. Охины маань хөдлөхөөр их гайхаад байдгийг. Одоохондоо сайн ойлгохгүй. Чи өөр хүнтэй хормоо хийгээд байна гэж бодоод хараад байдгийг. Тэгэхээр нүггүй миний охин чи ингээд том болохоор нь ямар хөрөм ихт наав цог явж байгаагаар ахгүй юу дүрслээ. Тэгэхээр би том болоог байхад яхаараа тэр том болоо хормоо хийчтэй ингээд хүүхэд яг нь өөрийнхөө л бодоод ах шиг байгаа юм л да тий. Гэхдээ таны яг дууг сонсон хүн клипийг нь үзснийхэн дараа бас өөр ойлголттой болно. Тий. Болох хаа тий. Тэгэхээр YouTube дээр одоо мэдээ гээд миний нөгөө нэг клипнүүд байрлалсан байгаа нь юу байдэн шүү дээ. Тэн дээр бол хайр гэдэг дууг одоо та бүхэн YouTube-ээс дараа завтаа үзээрэй гэж. Хоёр хөлбөр нагаа үгтэй нагаа тэгээд нэг нь бол яг клип нагаа тий. Тэгээд яг энэ он цагтай холбогдуулаад та бол 1995 онд анхны шинэ жилийн хөтлөлт одоо бид нар урлагийнхаа талтур гэж ярьдаг л да. Тэрийг хийсэн. Тэгэнгүүт нь манай засгийн газар маань энэ цар тахалтай холбогдуулаад шинэ жилийн байгууллагуудын шинэ жилүүдийг одоо хязгаарлагдсан байгаа одоо 30-аас дээш бол зөвшөөрөхгүй гэсэн байгаа. Тэгээ яг энэ тал дээр танаас асуумаар байна. Ер нь таны хувьд хамгийн тийм хөгжилтэй, инээдтэй шинэ жилийн хөтлөлт ямар байсан бол? Гоё дурсамжтай. За. Тэгэхээр миний хувьд бол яг номынхон дууг нь сонсоод ногоодо шүлгийн нууцсан тийм мэрэгжлийн хөтлөгч биш шүү дээ. Тэгээд энэ хөтлөлтийг одоо ерөнхийдөө нэг юм гадарлах ч юм уу нэг юм байдлыг яаж сурсан бэ гэхээр одоо UBS Лизийнхэн тийм Улаанбаатар Broadcasting UBS Лизийнхнийг бол хэлнэ. Ягаад гэхээр 98 99 онд UBS Music гэдэг нэвтрүүлэг хэлж ирсэн. Тэгээд тэр нь болохоор 5 дахь өдрийн шөнийн буюу тэг цаг хүртэл билүүдээ явдаг тийм 2 цагийн. Тэгээд тэрэн дээр болохоор болдоо би тэгээд UBS Music-ийн ангирмаагч тэгээ UBS Music-ийн бас ингээ мэрэгжлийн хөтлөгчдод ингээ нийлээд явдаг байсан. Тэгээд анх бол ангирмаагч санал тавьж ирсэн. Мэдээ UBS Music гэдэг ийм хөтөлбөр хийж байгаа маань шөнийн хөгжмийн хөтөлбөр. Тэгээд энэ дээр хөтлөгчөөр оролцооч гэдэг. Тэгэл эхнээс нь оролцсон. Тэгэл эхний нэг 2 илүү 3 дугаарыг бичиж явуулаад тэгээд тэрнээс хойш нөгөө тухайн үеийн техникийн боломж буюу тэр болгон бидэрт монтаж компьютер бичлэг бичих камер дээр тийм хэлбэг байгаагүй байхгүй. Одоогийнхтай харьцуулахад бүр харьцуу шигцсэн байгааз. Тэгээд сүүл рүүгээ шууд эфир болж ирсэн. Вау. Тэгээд зочдод шууд бид нэрч өөрсдөө шууд хөтлөлт. Тэгээд яах вэ? Хүн чинь нөгөө нэг тэгэл тулчгаар тэгэл тулаал гардаг юм байлээ. Мэдээж тухайн үед бол мэрэгжлийн хөтлөгч
сэтгүүлчдийн хажууд бол мэдээж дутмаг зүйл зөндөө байсан. Гэхдээ тухайн үеийн гал дөлн бадарсан чадварлаг тийм хүмүүстэй хамтарч ажиллах юм асар хурдан хугацаанд суралцсан авчиж байгаа. Тэгээ сүүлд нь бол одоо UBS Music ч өөрөө тусдаа бүр бие даасан channel болж өөрсөн шүү дээ. Тэгээд тэр нь ингээд үлдчихгүй юу? Мэргэжлийн мундаг нөгөө нэг team TV-ийн найруулагч, редактор, сэтгүүлч нартай ингээд хамтраад ингээд шууд адилхан шууд эфирийн үнд ингээд шахагдаад явах чинь. Тэгээд байж байгаа л тэгээд нэг мэдсэн чинь би ийм арга хэмжээ төрөл бүрийн янз янзын үйл ажиллагаа хөтэлдэг болцсон явжсэн гайхаад өөртөө ч сая гайхаад байдгийг. Тэгээд хөтөлтүүд дээр ер нь хөгжилтэй юмнууд гэвэл амар тийм сэтгэлд үлдсэн тийм хөгжилтэй юм нэг тохиолдож байгаа юм санагдаад байх юм. Магадгүй тохиолж ирсэн баг. Тэр нь нөгөө нэг бичигдэж үлддэг гэж магадгүй толгоонд. Зүгээр маш гоё одоо нөгөө нэг зэрэгтэлтэйгээ гоё нэг дасаж эхэлсэн хөтөлтүүд гэвэл юу юм да. Одоо нөгөө ингээд өөрд нь өөрсдөө цогтоо зарлуулад тэгээд ингээд ээлжиж гар дуулдаг байсан уран бүтээлчтэйгээ зарлаад эхлэхээр айгуу тийм дотн учраас маш хурдан дасаад үзэгчтэй ч гэсэн хэлэхэд хүртэл айгуу гоё тийм хурдан дасаад хурдан нүүр хагардаг юм байлээ. Тэг. Зүгээр яг нэг бас нэг нэр мартагдгүй нэг тохиолдол гарч ирсэн. Гэхдээ энэ хөгжилтөө гэхээс илүү айгуу тийм сонин тохиолдолтой. За. Толгоон дотор бодож байгаа зүйлийг амаараа ингээ хийлэхэд толгоондоо болохоор бодснороо хилчлээ гэж бодоод амаараа хийлээд тэгээд дараа нь өөр хүнээс асуухаар шал өөрөөр хилцсэн байдаг тийм тохиолдолс гардаг юм байна. Тэгдэг. Үнэхээр би өөр дэдэг тийм тохиол гарсан. Тэгээ миний бүр хамгийн дотны хүн дээр гарсан. Манай болдоо шүү дээ. Тэгээ нэг шинэ жилийн нэлээд нэг томоогоо шинэ жилийн арга хэмжээнд дээр тэгээд болдоогоо зарлах болоод тэгээ гараад би болохоор ингээд тайзан нэргээ зарлахдаа ингэж хэлээд байгаа. Монгол улсын төрийн соёрхолд дуучин болд гэж зарлаад байгаа байхгүй. Толгойд гэж ажиллаад байгаа дотор тарих. Тэгээд буцаад ингээ алхсан чинь болдоо зөрөхтэй юу соёлын дээр нь ажилтсан бэ гэдэг зөрөхгүй. Тэгэхээр би энийгээд гинт бодохгүй шатаар ингээ тайзанс бууж захтаа би соёлын төрөний ажилтсан гэж хэлсэн байх та гэд бууж ирээд хамтран хөтлөжсэн нэг айдлаа гэдэг хөтлөгч эмэгтэй хөтлөгч байдیں۔ За айдлагаас би сая юу гэсэн бэ гэсэн чи соёлын төрөний ажилтан болдог чи ингээд тэгээд би яг хөөх ямар сони юм болчоо гэд гайхажсэн. Тэгээд яг хүн яг тийм тохиолдол байдаг юм байлээ. Толгоон тархиндаа бодож байгаа амнаас гарч байгаа үг хоёр хоорондоо зөрчсөн тэрийг анзаардаггүй. Нэг мартагддаг юм ээ. Надад бас яг тийм зүйлүүд ер нь тохиолдож ирсэн. Хоёулаа адилхан юм байна. Тохиолдож ирсэн. Гэхдээ бас яг таны хэлдгэр шиг яг би бас нэг 2 3 яг арга хэмжээнд дээр бас нэг юм ингээ хэлсэн гэж бодсон чи яг хүмүүс өөрөөр асуулж авч ирсэн. Бас нэг юм байна. Нэр эн чинь бас нэг биш удаа тохиолдсон юм байна. Жишээлбэл Голомт банкны арга хэмжээ хөтлөө байж ирсэн. Тэгээд өөрөөсөө дотоод нэг тийм арга хэмжээ том баяр бас л нэг шинэ жилмэлтэй холбоотой байсан, ойтой холбоотой байсан. Тэгээд ингээд текст уншихтаа болохоор чинь голомт хийхээ тий голомт компани гэ хилээд яваад байгаа байхгүй би. Тэгээд тэгэж хэлж гэж бодоо яваад байгаа. Тэгээ явжсэн дундын нэг завсарлага болсон чинь манай найз тэнд ажилладаг гэсэн байхгүй. Мань уу ирсэн ээ. Мэдээ голомт хувьцаат компани гэж хэлээд байхын зүгээр л голомт компани гэж хэлчих. Тэгээ би юу хувьцаат компани лээ гэж бодоод тэгээ эргээд ингээд нөгөө хэлсэн юмнууд ингээд буцаага тархин доороос сэргээсэн чинь миний амнаас гарахтаа болохоор голомт хувьцаат компани, голомт хувьцаат компани гэж хэлээд байсан байгаа байхгүй. Нэр яг тийм бас л нэг тийм жоохон бодлоо нөхөр юм байна да тий. Яг цаг үеийг бодох юм бол энэ бол бид нар ч байтугай бүр Америкийн улсын ерөнхийлөгч бас тийм алдаа гаргасан. Яг саяхан яг Republic намын том уулзалтан дээр яг сонгогчтойгоо уулзж байхдаа нэг залуу уран бүтээлч рэперийг дуудсан. Тэгээ нэрийг буруу дуудсан. Тэр нь яг маш сонирхолтой алдаа л да. Ягаад гэвэл тэр рэперийн нэр нь Little Pump. Gucci Gang та энэ дог мэдхөө. Энэ дог дуулж байгаа рэпер. Тэгэнгүүт нь Дональд Трамп за одоо эрхэм хүндэт сонгогчдод одоо дараагийн маш одоо залуу үеийг байлдан дагуулж яваа мундаг уран бүтээлч байгаа. Тэгээ та бүхний өмнө Little Pimp гэдэг хэлсэн. Тэгэнгүүт сүлд нөрөө анзаарснаа Little Pump ladies and gentlemen. Тэгээ монголоор орчуулбал юу хэмдэд ирчээ. Монголоор нэлээд дүүгтэл дөө. Харин тийм жоохон хэцүү л юм.
Тэгээ бас ямар тийм Чи хэдэн он төрсөн бэ? би бол яг 91 он төрсэн. Одоо 30 хүрж байгаа. Маш гоё он байна тий. Ягаад гэхээр 90 онд монголчууд нийгмийн байгууламжаа өөрчилсөн тий. Байгууламжаа өөрчлөөд 91 оноос эхлээд бидний хамгийн хүнд үед эхэлж ирсэн. Гэхдээ яг зөв ахуй амьдралын хувьд бидний хувьд хүнд үед эхэлсэн боловч яг оюун санааны хувьд болон эрхчлээний хувьд бол гайхалтай бүүмүүд үл эхэлсэн л дээ тий. Тэгэхээр тийм гоё цаг хугацаанд төрсөндөө баяртай байна. Тэгээ чиний ухаан ороод ингээд юмэг ингээд одоо тархиндаа бичээд ингээ хараад явж ирсэн үе чинь болохоор бүр гоё үе байж таарсан байна. Шинэ мянган руу ойртож ирсэн үе тий. Шинэ мянган гэхдээ бас миний нэг онцлог юу вэ гэвэл би 3 настайдаа аавчтайгаа зөв нэг Пош руу явсан. Тэгээ Пош төсөнгөдөө тэнд 10 жил төгсөөд дараа нь Германд 5 жил амьдраад тэнд их сургуулаад төгсөөд тэгээ Монголд ирээд яа. Ich bin ein Berliner гэж хэлэхгүй юу. За. Тэгээд ерөөхдөө зүүн Европ мөн адил бас л тийм болж ирсэн шүү дээ тий. Тэгээд яг ганцхан Монгол улсных нийгмийн байгууламж өөрчлөөг л дээ. Жишээлбэл Польш бол одоо жишээлбэл очиход бол бас тэнд бас игүүлсэн байж таараа. Одоо ингээд бид нар зөрүүлээд ингээд хуучны нөгөө юуг баримт кино эдрийг харахад бол тий Польшууд хойд бол эдийн засаг дээр асар их том нөгөө нэг уналт болон асар их эрсдэлтэй үеүүдэд орж исэн тийм тохиолдолд тэр зөв Польш төр байдаг шүү дээ. Гэвч өнөөдрийн Польш улс бол гайхалтай улс байгаа. Полонд бол тий юу гэхээр нөгөө жижиг дунд үйлдвэрлэл болон түүнтэй холбогдох тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр бол ерөөсөө Европт бол number 1 болцсон явж байгаа. Польш. Тэр тусмаа хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжн дээр шүү. Бүр тий амар супер байгаа. Дээрээс нь барилгын материалын одоо дунд оврын үйлдвэрлэлийн материал юун дээр тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл дээр бас аюу супер улс болсон байгаа. Герман бол угаасаа ойлгомжтой инженерүүдийн улс шүү дээ тий. Тэгээд хэр чи бол Польшид 10 жилээ мэрэгжил эзэмшээ боловсрол эзэмшээд тэгээд Германд ихтэй айлын сургууль төгссөн байх нь зөв үү? Тий, их дээд сургуулаа Германд төгссөн. Дээд сургууль төгснөө бүр тий. Мэрэгжил юу байсан бэ? Бизнесийн удирдлагаар. Бизнесийн удирдлага супер байна. Гайхалтай байна. Тэгээд чи бол өнөөдрийн Европын бол бас асар их дээгүүр байр суурь эзэлж байгаа улс орноос бол мэдлэг боловсролыг эзэмшсэн байна гэдэгт би үнэхээр баярлж байна. Бас бахархаж байна. Би тэгсэн гэдэгтээ найдаж байна. Тэ хүн өөртөө итгэх хэрэгтэй. Тэгээд тэр тусмаа бидрээс дүү юм хүмүүс бол бүр илүү өөртөө маш их итгэлтэй байх хэрэгтэй. Ягаад тэгэхээр та нарт хэмжээ хязгааргүй ирээдүй чинь цэлийж байгаа. Дээрээс нь та бүхэнд боломж ч юм байгаа. Дээрээс нь та бүхэн бүгдээрээ мэдлэг боловсролыг маш их дээдэлдэг учраас та бүхэн бол маш өндөр амжилтанд хүрэх итгэж байна. За танд баярлалаа. Танаас асуумаар байсан зүйлүүд юу гэвэл сүүлийн үед одоо Наранзун ах Raisin and Nuts гэдэг шинэ хамтлаг эрэгтэй залуучуудын хамтлаг байгуулсан. Тэгээ ер нь бол гадаадын зах зээл Wasabi-сыг авч үзэх юм бол бас тэр хамтлагтай төстэй ер нь бол Азийн зах зээл рүү орох төлөвлөлт байгаа. Камертон хамтлаг жишээ нь манай зарим үзэгчид мэдэхгүй байгаа. Тэг ер нь дийлэх мэдэх байгаа. 2003 онд MTV-гийн Pop Asia Awards дээр бас нэлээд өндөрт дурдж исэн. Энэ хоёр өөр асуудал байгаа энэ. Юу болсон бэ гэхээр MTV-гийн бол Most Wanted гэдэг. Тэгээ Монголд яг нөгөө албан ёсны эрхтэйгээр Supervision гэдэг одоо тухайн үеийн л одоо IPTV-гийн эхлэл нь болж исэн л да. Одоо Наран Trade компанийн Supervision гэдэг тийм ээ. Кабелийн сүлжээ бий болгосон. Тэрэн дээрээ болохоор яг одоо MTV Asia тий Азад зориулсан MTV-г албан ёсны эрхтэйгээр нь одоо ингээд олон нийт түгээдэг байсан байх нь л дээ. Тэгээд тухайн үеийн MTV-гийн нэртэй нэг VGN нэг видео нэг хөтлөгч нь хурж ирээд тэгээд энд шоу болоод тэгээд Наран Trade компани болон тэр MTV-гийн VJ эдэр ингээд тухайн хамтлагуудыг үзээд за энэ хамтлагийг бид нар MTV-гийн Most Wanted дээр зочин тэ онцлог зочин болгож оруулъя гэд. Тэгээд MTV-д бол орсон. Pop Asia болохоор шал ондоо. Тэгээд Японд зохион байгуулагддаг. Одоо ч гэсэн зохион байгуулагчаар байгаа. Тэр ямар учиртай байсан бэ гэхээр дэлхийн одоо маш олон улс орнууд байдаг. Тэр тусмаа Аз төв.
Аз-Тип маань өөрөө болохоор маш олон улс орнтой тий. Бидний одоо мэддэг хэдхэн улс бол бидний мэддэг хэдхэн улсгаа болж таарад байгаа байхгүй. Бидний мэддэггүй зөндөө олон улс байгаа. Азия. Тэгээд Азийн улс орнууд донд энэ pop хөгжим тийм ээ хэрхэн яаж хөгжиж энэ дээр хин ямар шин хөгжим гаргаж өөрсдийн зах зээл болон бусад зах зээл дээр стандартын түвшинд тий юуны тэргүүлэх хэмжээний хөгжүүлийг хин одоо авчирж ин тэр хүмүүсийг нийлүүлээд ингээд нэг тоглолт хийдэг. Энэ болохоор тийм уралдаан тэмцээн биш. Тэгээд нэг том паблишинг компаниуд тэрэн дээр судалгаа хийж ажилладаг юм байна л да. Тэгээд яг тухайн жил буюу 2003 онд Хонконгоос 2 артист, Японоос 2 артист, Солонгосоос 1 артист, тэгээд Монголоос бас 1 артистууд тодорч тэгээд Японд энэ тоглолт хийжсэн. Тэгээд тухайн үед одоо HOT гэж хамтлаг байдаг штэ. HOT Солонгосын Korean boy band. Би мэдгүй юм байна. Тэгээ Korean boy band ахгүй юу. Тэгээд ерөнхийдөө нэг boy band-ууд Korean boy band-ууд дундаа бол бас асар их одоо амжилтанд хүрсэн boy band байгаа. Тэгээд тэрний дараагийн залгамж болсон хамтлаг нь болохоор Shinhwa гэдэг хамтлаг байсан. Тэгээд яг Shinhwa гэдэг тэр хамтлаг болохоор Солонгосынхаа төлөөллөө бид нар болохоор Монголоос Камертон төлөөллөө. Тэгээл ингээд хамтлагууд ингээд нийлээд pop хийж 2003 дээр. Яг хөө тухайн арга хэмжээний гол одоо үүрэг нь болохоор pop урсгалыг хин улсууд те тэргүүлж одоо хөгжүүлж чадаж байна гэдэг төлөөллүүд нь нийлж тоглодог. Тийм том юм болж исэн. Тэгээд тэрэнд ямар ч сан улсынхаа нэрийг бол ороосонд баяртай байдаг. Тий. Тэр бол тухайн үеийг бодох юм бол маш том амжилт гэж харж байгаа. Тэгээ таны үүднээс чиний ярианы ихэнд болохоор ч юу яжсэн шүү дээ. Нэг wasabi raisin nuts гэд. Тэгээд миний хувьд бол тэдэрт маш их итгэж найдаж байгаа. Тэгээ маш их итгэж найдаж байгаа. Би юунд найдаад байна гэхээр монголчууд ерөнхийдөө одоо энэ оюун санаа, хөгжим, тэгээ түүнд хандах хандлага, мэдрэмжээр бол нэлээ өндөр байдаг хүмүүс монголчууд. За тэр тусмаа одоо яг Монгол охтуудын хувьд гэвэл Монгол эмэгтэйчүүд бусад Азийн улс орнуудыг бодвол царайны хувьд бол хоорондоо тийм давтагддаггүй өөр төрхтэй байгаад идэг. Тэгээ энэ нь яг давуу тал байхгүй юу? Одоо ингээд моделийн бизнес, модель одоо тий загвар өмсгчдийн бизнес хийдэг эйженсинүүдэд болохоор тэр аягүй чухал байдаг аахгүй юу. Нөгөө ямар суурсын улс буюу тий ямар гаралтай улс байх вэ гэхээр хамгийн нэгдүгээр хоорондын царай нэм давтагдахааргүй нийтлэг бус царайтай байх хэрэгтэй гэдэг тийм хайлтаа хийдэг. Монголд бол тэрэнд бол аягүй сайн тэнцтэй. Тэгэхээр дуучин дээр ч гэсэн мөн адил бас тийм. Одоо яг нэг ижилхэн хэвэн цэцгцэн юм шиг тий гişүүдтэй хамтлаг байлаа. Уйдах амархан уйддаг аахгүй юу. Тэгээ ер нь ингээд одоо эргээд ингээд бидний өнгөрсөн цаг хугацаанд ч тэр одоо ч гэсэн цаг хугацаанд байгаа хамтлагуудыг ингээд хараад гişүүдийг харуул дөрөв төрхийн хувьд хоорондоо эрсдэс өөр харагддаг. Энэ болохоор бүх улс орнд тэр шоу бизнестэй мөрдөгдөг дүрм нөхгүй. Тэгэхээр монголчуудын хувьд бол найдар байгаа. Эмэгтэй охтын хамтлаг, эмэгтэйчүүдийн хамтлаг нэтэр гэхэд бол хоорондын царай нь бол ерөөсөө тийм жигд харагдаж өгдөг. Энэ бол аюу сайн тал нэгдүгээр. Хоёрдугаарх нь болохоор хэлний боловсрал болон мэдлэг дээр аюу сайн хурдтай өөрийн болгож чаддаг. Тэгэхээр заавал англи хэлтэнгүүдтэй өрсөлдөх нь бас чухал биш те. Магадгүй Япон, Солонгос, те Хятад гээл гих мэтлэнгээр ингээд оролдлогуудыг хийгээл байх тусмаа маш сайн. Тэгэхээр таны нөгөө нэрэнд дурдгдсан одоо wasabis тэгээд raisin nuts те энэ хоёр хамтлагийн гишүүд бол бүгдээрээ дуулуурч чадрын хувьд супер сайн. Тэгэхээр бол надад бол найдлага бол төрж байгаа. Гэхдээ шоу бизнестэй нэг гимнэг жоохон Аз шаардах гэдэг байдаг шүү. Ямар Аз вэ гэхээр нөгөө эх орных нь дэмжигчд нь хэр сайн пуш хийж өгөн тэрийг хараад тэгээд ингээ гадагшаа одоо бид нар жишээлбэл заавал нөгөө нэг CD юм уу кассетэн дээр бичлэгээ барьчаад цаадаг гэж бүх шаардлагагүй шүү дээ. Маш олон нөгөө нэг сорсууд байна. Тэг маш олон платформуд байна. Маш олон веб пэйжүүд байна. Эдгээр ингээ шидэд байвал анхаарлын нэг татчвал тэдний өртөгтэй тэргүй хөөсрөл яваад өгч чинь. Тэгэхээр энэ дээр аягуулсан бас сонсогч нар бас аягүй хариуцлагатай дэмжиж өгөх хэрэгтэй болов уу гэж боддог.
Би бас таныг яг түн шигт оронгуудаа Пикаторогийн дүрд Пикатаро тэрний дүрийн судалгаа хийхэд та бас надад амар сонирхолтой зүйл хэлсэн. Мөн бас нэлээд ортой. Тэр нь юу гэвэл одоо Пикатаро англи хэлний оронд бас нэг өөрөө нэг тийм сонирхолтой содон хүний анхаарлыг татах зүйл хийсэн байгаа юм. Одоо Pineapple Pen гэдэг дуу. Тэг нэг эн чинь болохоор өөрөө нэг рекламны дуу гэдэг байгаа шүү дээ. Тэг би одоо нэрийн зөв хэлж үгүй тэрийг хараад байгаа те. Пикатаро. Тэг. Би яшаалгадах юм. Пикатаро Пико гэж байна. Пикатаро. Пикатаро. Тийм байна. Пикатаро. Тэг. Комедиан хүн юм биш үү ер нь бол те. Комедиан хүн. Мөн бас одоо Америкийн хуучин ерөнхийлөгч Дональд Трамп Японд ирж байхад одоо бас Япон улсаас ерөнхий сайдаас солилцсон байгаа. Тухайд ясан Шинзо Абе ухтаж авахдаа бас нэг одоо соёлын арга хэмжээнд бас Пикатарог орсон. Тэгэхээр яг энэ хүний уран бүтээл ямар хүчтэй нөлөөлж чадж байна гэдгийг харуулсан гэж би бодож байгаа. Энэ тал дээр бас би ингээ юу гэж бодсон бэ гэвэл яг монголчууд одоо Монголд дэхүү хамтлаг ингээ дэлхийд ингээ гарчглаа. Түүнтэй адилхан бас нэг өөр нэг содон Пикатаро шиг төстөд бүр нэг одоо жоохон илий гэж хэлэх юм уу бүр нэг тийм хүний толгоонд гараагүй нэг тийм сэтэл төрөд Монголоос гарвал илүү гадаад зах зээл хүрэхэд илүү хурцтай байж магадгүй гэж бодоод л байна л да. Би тэрийг хэлж мэдэхгүй байна. Тэг яг ямар хувилбараар нь гарвал айгүй хурдтай байна тэрийг би бол хэлж мэдэхгүй. Зүгээр юмны нэг тийм нэг юм Аз эзэн таардаг юм тохиолдол байдаг. Жишээлбэл энэ Пикатарогийн хувьд болохоор эн чинь өөрөө тийм промошн рекламны дуу, дээрээс нь айгүй богино дуу. Тэгээд биллбордод билүүдээ ингээд дээшээ айгүй өндөр өрсөлдсөн өндөр дээр баг ихний топ 10 дээр ч үлээж жагссан дуу байдаг баг шүү. Биллбордод өндөр дээр жагсан Азийн анхны дуу гэж баг тэгээд тэмдэглэгддэг. Мөн дээрээс нь биллбордод жагсан хамгийн богинохон дууч гэж бас ингээ тий бас нэг тийм амжилтуудыг эзэлсэн байдаг. Тэгээд яг хуу хиний Пикатарогийн заавал энэ Apple Pen-ыг дөөрөөгаад ингээд байхад бас хэцүү. Ягаад гэхээр эн чинь өөрөө тийм төрбөл байдлаар хийчихэж байгаа байхгүй. Албадлагын журмаар бишэр тий. Хүн өөрийнхөө явах зам нь хэдэн сая сонголтын замнууд байгаа. Тухайн хөгжим нь өөрөө ч гэсэн мөн адилхан хэдэн зуун сая урсгал төрлүүд байгаа. Тэгээд Аз эзний асуудал нэгд байна. Ерөнхийдөө зүгээр чаддгаар л хамгийн сайн хийх гэж л хичээвэл тэгээд болох байх гэж би бодож байна. Тэрнээс одоо юу гэдгийг нэрээ Пикатаро шиг хэдүүл үзээдэй гэдэг ч юм уу. Эсвэл бүгдээрээ одоо юу гэдгийг хин шиг чинь бүүмэд ингээл нэг тийм урслаар яваач гэж хэлж чадахгүй. Өөрийнхөө хийж байгаа зүйлээ хамгийн сайн болгох гэж хичээе. Зөв. Тийм хүү рокийн хувьд бол гоё штэ, супер. Тийм тэгээд хүү рок өөрөө маш гоё шин зүйлийг бий болгосон. Хинт ч байхгүй хөгжмийн зэмсэг. Тийм байгааз. Хинт ч байхгүй хөгжмийн зэмсэг. Дээрээс нь дууны философи төр нэг шүлэг дууны үгнийхэн философийг харангууд аюугай философитой. Тэ? Туйлсын шин чанартай ч юм шиг, сургамжийн шин чанартай ч юм шиг, эсвэл нэг тийм слоган маягийн тэ нэг урайлаад байгаа ч юм шиг тийм шин чанартай ч юм шиг тийм дууныхаа философи нь үгний. Хөгжим нь болохоор хинт ч байхгүй хөгжмийн зэмсгээр тоглоод байдаг. Гэсэн мөртлөө одоогийн Европ, Америк одоо өөр улс орнуудын өнөөдөр яг ингээд идэвхтэй хэрэгэлдэг тэр бөмбөр хөгжим эдрийн яг ижлэгийн хэмжээнд эзэмшээд байдаг. Ингээ холиод микслээд тэнгуүтэ хаач байхгүй тийм цоош нэм рокийн урсгал бий болчиход байгаа байхгүй. Тэгэхээр хүү рок бол одоо шилбэл зөвхөн Монголын рок гэж хэлж болохгүй болчихж байгаа. Анхнаасаа шууд л дэлхийн рок дээр цоош нэг гой урсгалыг бий болгоод ирлээ. Энэ мэн цаашаага хичнээн гой салбарлаж ямар гой хөгжил бий болж ямар олон дэлхийн улс орнуудын одоо шин хүү рокийн стилээр тоглодог артистууд төрөх болоо. Ямар олон гой дуу тэ ямар олон гой юм төрөх болоо гэдэг дээр бол миний хувьд бас их хүлээлттэй байгаа. Тэгээд яг өөр асуух гэсэн зүйл гэвэл та юу н продюсерийн аливаа хамтлагийн амжилтын бас нэг гол нөлөөлдөг зүйл яг продюсерийн талаар юу гэж боддог вэ? Продюсер үү? Яг угасаад байх хэвээр. Тэ ер нь продюсер заавал байх хэвээр. Зөвхөн хамтлаг дуучин дээрч биш. Ер нь л кино одоо юу л гэдгийг ер нь энэ урлагийн
бүтээл, оюуны бүтээл тал дээр бол дандаа продюсерүүд л одоо тэргүүн игнэнд одоо хийдэг болчлаа шүү дээ. Тэгэхээр Монголд бол одоо жишээлбэл Наран зун маш гоё амжилттай сайн продюсер байна. Бид нар Wasabi's Resonance гэдгээр нь хараад байгаа бол жишээлбэл одоо Jazz Nagi чинь тий Nagi жишээлбэл продюслаад цоошин дүр төрх, цоошин дуу, цоошин шинэ имиж болон дараагийн нэг юм юунд гаргаад тавьчихлаа шүү дээ платформ тий. Дараагийн агсан төвшингийн шатн дээр хааж тавьчихлаа шүү дээ. Тэгэхээр энэ бол продюсер ажиллах. Тий продюсер ажил. Одоо жишээлбэл манай хамтлагийн ахлагч болд, дуучин болд жишээлбэл одоо яг продюсер хүний бас нэг тим үзүүлдэг штэ. Жишээлбэл юу гингүүд болдогийн одоо гаргаж хүмүүс таниулсан зөндөл олон артистууд байдаг штэ. Хамгийн анхны одоо B Production-ы Volume 1 цомог дээр гихт чинь Quiza BAT 2 орж ирсэн. Тэгээд 3 охин их шиглэн Маралжанго Аги гэдэг дууч Агима гээл те ингээ гих мэтлэнгээр аюу олон артистууд танилцуулж өгчээсэн. Өнөөдөр ч гэсэн идэвхтэй юмд байгаа. Жишээлбэл одоо рэпер Нэнэ. Тэгээ Нэнэ жишээлбэл би production-ы дараагийн танилцуулж байгаа шинэ артист нь танигдж байна. Гих мэтлэнгээр тийм ээ. Ингээд зөндөө олон артистууд танигдж байна. Тэгэхээр эдгээр бүгдээрээ продюсераас гарч ирээд байгаа байхгүй юу? Продюсераас гарч ирээд байгаа. Тэгээ продюсер энэ хүн ийм дүр төрхтэй болоод ийм утга санаатай, ийм аялгаутай, ийм хэмнэлттэй дуу явуулвал ийм насны хүмүүс нь дуртай сонсно. Энийг одоо ийм насны хүмүүс танилцуулахын тулд ийм дуу, ийм үхтэй байвал ийм хэмнэлтэй л гоё гэдэг. Продюсер ихэндээ толгоондоо боловсруулаа гаргаж ирээд артистэрийг гүйцэтгүүлээд хүмүүст ингээд гоё хөгжим бэлгэлээд шүү дээ. Тэгэхээр продюсер бол баг анхдагч юм уу да. Камертоны хувьд 50 ахыг бас яруулаас маш чухал хаа тий. Тийм 50 бат. Дууны ай зохиогч гэдээ яадаг. Ер нь бол зүгээр монголчууд нөгөө дуу задлангуудад дууны шүлэг, дууны ай зохиогч энэтрэг гэдэг нэг тийм өөр нэрс хайрлаад явуулаад идгийн. Яг үнд бол дууны зохиолч гэж хэлнэ л дээ. Тийм дууны зохиолч. Songwriter гэж хэлдэг. Дууны зохиолч. Тэгээд манай Монголын нөгөө нэг хэл шинжлэлийнхэн маань асуудал гаргаад байна уу? Аль эсвэл хэвлэл мэдээллийн хүмүүс маань яг энэ тал дээр тухайн үед цоошин салбар байсан болохоор тэгээд байна уу? Тий, би бол тэгэж бодож байна. Тэгээд жишээлбэл дууны үг гэсэн нөгөөдөлд нь шүлэг гэх тэгээд идэгэн. Тэгээ ямар тохиолдолд дууны үг гэж цоошин тийм шин төрөл бий болгоод байгаа юм тий. Тэгээ бүүн бид сайн ойлгодгүй. Ерөнхийдөө Монголын 90-ад он гэж тэ. Ер нь ингээл эхнээсээ л дууны тэр дуун дээр байгаа юм болохоор дууны үг биш дандаа шүлгэл байсан шүү дээ. Тэгжээс нэг гинтхэн л дууны үг бичигч болоод явцсан гинтхэн ай зохиогч болоод дарц. Тэгээ зөвхөн ай зохиогоод идэгч гэж мэдхгүй. Тэгээд Тайм Батхын хувьд бол 90-ад оны хамтлагуудын одоо бүтэц юун дээр болохоор нэг гой зөрөгтэй өөрчлөлт гаргасан нь болохоор хамтлаг өөрөө тусдаа менежертэй байж болдог. Юу гэсэн үг вэ гэхээр хамтлагийг төлөөлж шийдвэр гаргаж болдог. Хамтлагийг төлөөлж дараагийн үйлдэлээ төлөвлөж болдог гэд. Энэ зүйлийг бий болгосон. Тэгээд тэр маань ингэж хөгжиж явсаар байгаад одоо өнөөдөр монголчууд албан ёсны кино продюсертэй болсон байна. Хамтлагийн продюсертэй болсон байна. Бүр том юм ивент болон юм брендингийн продюсертэй болсон байна. Гэхмэчлэнгээр төрөл дээр ажилладаг юм продюсертэй болсон байгаа. Өнөөдөр бол. Тэгэхээр энэ бол бид нар асар хурдан хугацаанд маш амжилттай хөгжиж байгаагийн одоо тод илрэл гэж ойлгож байна. Яг Монголын анхны одоо дөрвөн өөр төрлийн хоолойтой залуус бас хөгжим бүжгийн коллежийг төгссөн амарсан одоо полифон. Тийм. Тэгэхээр полифоныг болохоор бид нар сургуульдаа сурч байснаа гинт нэг өдөр гадаадын хамт сонгоход энэ ч гэсэн гоё юм байна хичээгүй л дээ. Ерөөсөө л юугаас байсан. Тийм полифон гэдэг нь. Тэр тусмаа энэ сонгодог урлаг дээр их байсан. Тэгээ одоо манай дөөрийн одоо хоор гэдэг чинь тэр чигээр полифоноор яа. Одоо энэ дөөр оркестр гэдэг чинь өөрөө тэр чигээр полифон шүү дээ. Маш аваад ингээд яадаг. Тэгээд
хөгжим бүжиг сурж байгаад бид нар чинь 3 дугаар ангиас билүүдээ 2 дугаар ангиас ч үлээ хоор гэдэг нөө дууны хичээл давхар ордог байхгүй. Найрал дууны хичээл гэдэг. Найрал дуу. Тэгээд тэрэн дээр чи ороод юу гэдгийг баг ангийн хүүхдүүд бол тухайн үеийн хоолойны хөгжил, хөгжмийн мэдлэг, мэдрэмжээс нь шалтгаалаад нэг 2 хоолойдоор салгаад ингээд дуулуулад байдгийн хүүхдүүдийг. Тэгээ байж байгаа 4 дугаар ангиас эхэлдэг билүү, 5 дугаар ангиас эхэлдэг билүү нөгөө хүүхдийн хоороо 4 хоолойдоор задалдаг байхгүй. Ингээд ерөнхийдөө нөгөө нэг хоолоо нийлүүлэхтэй олон хоолойны зарчмаа ойлгож эхэлж байгаа нь дуулалтаа. Дээрээс нь бид чи өөрсдөө хөгжмийн хүүхдүүд тэгээд 6 билүү 7 дугаар ангиас бас ингээд сургууль дээрээ сургуулийн оркестрийн хичээл гэж орж эхэлнэ. Тэрэн дээр чинь 9 зүйлийн бүх хөгжмөнүүд нийлээд оркестрийн юм дээр тэгээд удирдаачийн удирдлаганд ор ингээд симфони тодорхой хэсгийн зохиолуудыг хамтарч нийж тоглож эхэлж байгаа ангийн хүүхдүүд бүгдээрээ ингээд заавал хамрагдах хэрэгтэй хичээл. Тэгээд ерөнхийдөө бидний хувьд болохоор энэ полифон гэж ярьж байгаа юуныхан болохоор госпелч гэж бас яриад байдгийн те. Ягаад тэгэхээр улс орон болгонд яаж тухайн үед яаж хөгжсөн байна гэдгээс шалтгаалаад шиг байна. Тэгээ олон хоолой. Тэгээд яг нөгөө яг орчин цагийн хамтлагуудын дунд болохоор яг энэ олон хоолойны стилээр яг ингээд тогтмол стилийн бариад дуу хийжсэн хамтлаг бол хараахан бас яг байгаагүй байсан юм шиг л байгаа юм л дээ. А зөв оролдогууд бол зөндөө байсан. Манай одоо энэ соёл эрдэнэд ч байсан, манай харангийн ах нарт ч байсан тий. Ер нь ингээд энэ амьд өгчмөр доголдог, дээрээс нь бүгдээр ингээд дуулдаг хамтлагууд бол олон хоолойг ашигласан дуунууд зөндөө байдгийн. Өөр тэр дээр үесэ гэхлээр яг тогтмол байнгын олон хоолойг ашигладаг хамтлаг гэж бол тухайд байгаагүй. Тэгээд тэрний бол азар бид нар бол анхдагч нь болж чадсан юм байна гэж бол харж байгаа. Яг одоо хөгжмгөө дуулдаг хөгжмөд дуулсан ч тэрэн дээр илүү их одоо нөгөө тэр олон хоолойны дуулалтыг ашигладаг гэдэг талаараа. Яа манай подкастын бас нэг сонсогчийн маань бас нэг асуулт байсан. Та анх хэзээ яг камертон ер нь бол танигдаж эхэлж гин гэсэн мэдрэмж төрсөн бэ? Ерөнхийдөө 95 оны 6 дугаар сарын 24-нд манай хамтлаг байгуулагдсан. Тэгээд 4 эрэгтэй гишүүнтэй болж байгуулагдаад яг өнөөдрийн камертон маань бий болоод тэгээд гомон зөрөгтэй байсан байна шүү. 95 оны 7 сарын 10-ны 11-ний жил 12-ны жил нэг тийм шоу төв стадионд болдог байхгүй. Юу ч бодсон юм бэ? Дөрөв бацаан ч гүйж очсон. Бид дөрөв эндээ ормаар гинэ стадионы том шоуон дээр тухайн үед нь яасан ч фильтр султай байсан. Эсвэл хувь зээ ивэс юм уу бүү мэд. Тэгээ хөгжим уран сайхны одоо удирдаач тал дээр нь болохоор одоо урлагийн гавьяас цэглэлтэй ухнаагаа ажиллаж ирсэн. Бас яг ингээд нөгөө нэг бизнесмен болоод бас яг тэр урлагийн илүү талаас нь хардаг нь болохоор одоо энэ Боингийн жаргал сайхан захирал байсан. Боинг компани захирал. Тэгээд тэр хоёр дээр очиод шууд тулаал уулзсан. Хүүхэд болохоор айжчгээж мэддэггүй ажил дээ. Яа юу хүүхдүүд яасан юм бид нар ингээд юм хамтлаг болж байгаа ингээд стадион дуулмаар гэсэн чи гайхаж ярьдсан. Сонсоо нааш өрөөд тэргээ дөөр дээр яасан зөрөгтэй хүүхдүүд. Тэгсээ дөөрийн нөгөө балетийнхны бэлтгэлийн өрөөд гэхгүй том пианот өрөө. За сонсъё гэхээр бүгдээрээ өнгө аваад ингэж байгаа. Тэр хөгжмөө дуулаад үзүүлэхгүй. Шугамдаа тэр дууг ч одоо бид яасан юм те нэг 10 хоног л бэлдсэн юм уу? 7 хоногч бэлдсэн юм уу? Тэрийг шууд дуулаа үзэл тэгсэн чинь ингэсэн за болчиход стадион дээр өрөөд ирээ гэдэг чинь. Тэгэхээр зоо гэ хөөрхөн байсан байгаа ба. Тэгтээ яг хаа тэгээ дуусал та. Тэгээд төв стадионын дээр бид нар чинь мэдээж хамгийн ихэнд нь гараад хөгжмгөө дуулаад тэр үеэр нь нөгөө жагаах чи өөрөө нөгөө нэг тэр хөгжмийн инженер, акустик инженер тал дээр өөрийнхөө хобби болоод бас мэрэгчлээ уйлд юм шиг. Нөгөө цаачин гараад микрофон тааруулаад хөгжим мониторын байр марыг нязлаад тэгэл ингээд харсан чи дахиад дуулчих гэнэ. Загаал дуулаад байсан бүүм. Бид нар ч юу дуулсан, хүмүүс ч юу сонссон бүүм бид. Дараа нь айгүй том шүүмж гарч ирсэн. 7 дугаар сарынхан дээр тухайн үеийн төвийн хэвлэл дээр нь илүү 8 дугаар сарынхан хэвлэл дээр нь ч илүү гарч ирсэн. Тэгээ ямар шүүмж гарч ирсэн гэхээр нэг 4 хүүхэд гарч ирлээ. Тэгээ нэг ийм нэртэй хамтлаг байх юм. Юу ч дуулаад байгаа бүүм нэг юм сүмийн дуу шиг юм дуулаад байсан. Тэгээд тэр чинь хамгийн анхны бид нар танигдсан одоо үйлдэл тэр байхгүй. Тэгээ төвийн хэвлэл дээр бичигдэн гэдэг ч юм сайн. Бас азтай юм байна. Шүүмж байхгүй. Тэгмэд хүмүүс гайхсан болт. Юу яасан гэс хүмүүний дуу мó гэж гайхаад тий сөөм гэдгээ ч ойлгохгүй шүү дээ. Бид бүхэн ч бүгдээр. Тэгээд дараа нь
үндэсний телевизтэй тухайн Монгол телевиз. Тухайн үед бол Монгол телевиз байсан шүү. Одоо бол үндэсний олон нийтийн радио телевиз болсон. Монгол телевизийн одоо яг тэр шин залуу тухайн үеийн тэр мундаг хоёр залуу байсан. Тэгээд бурхан болооч мөнх хоёр тэгээ хаан зориг хоёр залуу AV гэдэг нэг тийм видео студитэй. Аудио видеогийн товчлол AV. Тэгээд бид нар санаандгүй зүгээр Монгол телевиз дээр гуйж ороод тэгээд дууныхаа студид нь 18 насаа бичүүлээ гэсэн байхгүй. Ер нь нэг бичүүлээд юмаа сонсч үзье гэдэг. Ганц бичүүлээд буцаага тэргээ сэргээ сонсох боломжтой тийм шүү дээ. Тэгээд тэнд бичүүлж байсан чинь харин ор сонссноо дуудснаа та нарт би клип хийгээд өгье гэд. Тэгээд тэр 8 сартаа билүү нэг клип бидрээ ингээ хийгээд мань хүн айгүй гой сэтгэл гаргаа тэр манай хоёр тэр залуучууд хийгээд тэгээд нөгөөдгийн шууд үндэсний телевизээр пад гээд цацаад эхэлчихдэг байхгүй намраас нь. Тэгээ 9 сарын сүүлээс ч 10 сараас ч л. Тэгээ цацагдаал нөгөөдг нь ерөөсөө яах ихэнх зураг зүгээр нэг хуураа өвсөн тавьсан түүмэр шиг хүн болгоны анхааралтай пирх гээл амар бүүн болсон л доо. Тэгээд бидний хувьд ч гэсэн ерөөс төсөөлөггүй үрдэг ерөөс бидээ тэгээд гайхчихлээс. Тэгээл нэг 18 нас хинч өдөөгөө хайр дууны хөгжмийн инструментал нь тэгээ Мамун Нашрын хөгжмгөө хувилбар гэдэг энэ нийтэм байна. Тэгээд одоо хоёулагийн энтэх ойрхон ба. Хоёулаа ч орсолчингийн ойролцоо шүү дээ. Ийш хангаа зочдууд л байгаа. Одоо нэг ажилтгөө хуучин хангаа зочд гэж байсан. Одоо энэ балгасан байшин өндөр. Одоо ойлгосноо энэ их. Окей, ойлгочихлоо. Энэ балгасан байшингийн хамгийн дээдлэлт нь тухайн FM радио 102.5. Манай Монголын ууган FM-үүдийн нэг нь баг шүү. 102.5. Тухайн үед нэг олон FM байгаагүй хаа. Хөхтөнгөр Улаанбаатар FM Улаанбаатар 102.2 байсан. 119. Жаг гэд бас байсан шүү. Хотын төврөө гурвал байсан юм байна. Хүмүүс аягүй FM радио сонсдог, FM station сонсдог. Тэгээд энэ студи дээр болохоор хох хамтлагийн ахлагч инх хоёр ах. Инх хоёр ах радиогийнх найруулагч хөтлөгчөөр ажилладаг байсан. Тэгээ бид нар очиод бид нар ингэ бичүүлэх гэсэн юм аа. Ягаад тэгэхээр тэнд MD player байсан билүү. DV ч билүү нэг player байсан. Data player, data гэж бас нэг хайлс өгдөө шүү. Хүмүүст бол хэлэхэд одоо л ойлгохгүй байна. Data гэх нэг жижиг data. Тэгээ тэрэн дээр нь бид нараас нэг 18 насаа арай цэвэрхэн гоё хувилбараар бичээд тэгээд нөгөөдг нь радиогоос цацагдаад тэгээд дараах нь байжснаа клип нэг гараад ингээд ерөнхийдөө медиа тал дээр бол амар сайхан сэтгэлтэй хүмүүсийн дэмжлэгээр бүүн бол гараад ирсэн гэсэн үг. Тэгэл танигдсан үе нь бол ерөөсөө хэдхэн сарын илүүтэй настай юм шүү дээ, тийм. Сарын 24, 9 сарын 24 гэхэд аль хэзээний хүмүүс вау энэ ямар гоё дуу гэсэн 18 нас юм сонсдог, тийм. 18 нас гэдэг энэ дуу дуулсан түүхэн өсөх сонин шүү дээ. 18 нас гэдэг энэ дууны зохиолч нь бол Никитон хамтлагийн ахлагч Бачул байх. Тэгээ Никитоны Бачка хүмүүс сайн мэднэ. За Бачка болохоор энэ дууг анх Мишелт гэдэг эмэгтэй дуучин зориулж өгч ирсэн юм байлээ. Нөгөө хүн нь болохоор нэг дууны тэмцээнд өрсөлдөөд тэгээд бас яг 10 дугаар ингээд төгсчихсэн үе нь бол таардаг л дээ. Бидний гарчгаас хамаагүй хэдэн жилийн өмнө шүү бүр. Тэгээд Мишелт нэг тэмцээндээ дуулчаад тийг орхисон юм байна. Дараа нь Титэм гэдэг одоо хамтлаг байгаа шүү дээ. Тайван бандахын хамтлаг тий. Титэм хамтлаг нэг тоглолтоо хийж агаад энэ дуу чих гоё шүү дээ. Нийт дуулчих уу гэсэн чинь тэг гэсэн юм байл. Тэгээд Титэм хамтлагийн хоёр маань энэ дууг Хөхтөнгөр хамтлагаар ингээд тоглуулад бүр яг амдаар нь тоглуулад хальсан дээр бичээд авцсан юм байна. Тэгээд тоглолтын дээр ингээд дуулжсан. Тэгээ орхисон юм байна. Нэг тоглолтын дээр дуулаа хайцсан юм байна. Тэгээ байж өстө бидний хамтлаг болсон чинь 50 бадах ийм нэг дуугаа та нар сонсдог ийм үгтэй та нар энийг дуулах уу? Тэгээд нөгөөдхийн дуулаад бэлдэж байгаа л клипч боллоо. Нөгөөдхөө санаандг байдлаар фэн дээр айгуугаас чанартай бичлэг боллоо. Шууд цацагдаал эхэллээ. Тэгэл нэг мэдсэн чи одоо 18-наас ихэр хүмүүс камертон гэж зөвлөдөг. Камертон гэхээр 18-наас гэж зөвлөдөг. Тэгэхээр хэдхэн сарын дотор асар хурдтай тийм өөрчлөлт болсон юм байна. Одоо эргээд бодсон чинь. Энэ бас амар гайхалтай төх байна. Бүхэл тийм нэг юунууд нь л гоё таарсан юм шиг байна тий. Хувь зээний нэг юм цэгүүд нь аягүй гоё таарсан байна тий. Яг юу бүх чакра нэгддэг шиг нэг яг тэгсэн байна. Хамтлаг үрдэг сонин штэ. Болдоо үе дээр тустай бас нэг юм хамтлаг энэ дээр ангийнх охтуудтай нийлцсэн хамтлаг болоод тэгснээр камертон гэж нэрлэлчихэж байгаа тэрийг манай гана ибо хоёрлоход бас тустай бас нэг юм хамтлаг.
Тэгэл ингээд явжсэн нь гинтхэн тэр нэг азар нөгөө хөгжим бүжгийн сургуульч нөгөө хичээл нь орой тардаг. Үндсэн одоо ерөнхий боловсролын хичээл тарсан ч гэсэн хөгжмийн хичээлүүд нь үлдчихдэг байхгүй. Нилээн явуулж байгаа л ангид ахих тусам нилээ явна. Тэгэл наадам нилээн төхүүлж байгаа л бүрэн хичээлүүд зогсдог. Тэгээд яг тэр үеинд бас таарал бидэд нөгөө хичээлийн ачаал мачаалгүй болчихсон. Тэгээ яжснаа хэдүүлээ нэг дуграад цэгээл нот бүгдээрээ нэг хөгжим мэдлэгтэй нот уншиж чинь бүгдээрээ нотнуудаа партуудаа авлаа. Нэг ангид зүгээр коридор зогсож байгаа дугрыг дагаад дуурсан пүнг ой заахс гэсэн. Айгуу сон хордог ерөөс жирс гэж айгуу хордтой шээ. Тэгэл мэдээч одоо эхлэл маань өөрөө их гоё байсан юм байна. Тэгээд цаашаа үргэлжлэл нь ойлгомжтой. Бэлтгэл бас дахин бэлтгэл зүтгэл бас дахин зүтгэл хичээл бас дахин хичээл тий. Ингээл тэрэн дээр л суурилж явсан. Тэрнээс бид нар амар алдартай амтлаг болъё, олон 10 100 дууны эзэд болъё. Тэ амар мөнгө хайлын молыг тийм байгааг бид нар зүгээр яаж энэ дууг шүүр гоё болох вэ? Яавал энэ хүмүүсийн хүсэж байгаа тэр шинэ стилийн эсвэл огт хүсээгүй байсан ч гэсэн ёо ямар гоё юм бэ гэдэг хаан сэтгэл ханамжаанд таарсан тэр дууг төрүүлж ингэж хийх үгээл тэр тал руугаа л бид нар зүтгээд байдаг байсан. Тэгэл тэр маань үр дүнг өгсөн гэж бид нараас боддог. Тэгээ одоо үеийн яг дүнгиж гарч ирж байгаа мөн бас уран бүтээл хийж байгаа хүмүүст ер нь таны хамгийн одоо best шилдэг зөвлөгөө ер нь юу юм бол? Хичээгээд байгаарай л гэж хэлмээр энэ. Хичээгээд байгаарай, үргэлжлүүлээд байгаарай, зүтгээд байгаарай л гэж хэлнэ. Тий. Тэрээсээ энэ гурван үг маань шинээр хийж байгаа бүх хүмүүст л хэрэгтэй. Хичээх хэрэгтэй, зүтгэх хэрэгтэй, үргэлжлүүлэх хэрэгтэй. Таны хувьд камертоны хамгийн дурсамжтай тоглолт ямар юм бол доо? Тоглолт болгон бүгд өөр тоглолтууд. Тийм дурсамжтай. Мэдээж хамгийн дурсамжтай нь бол хамгийн ихний тоглолт. Яасан бэ гэхээр 96 оныхон бид нар 95 оны 6 сарын 24-нд байгуулагдчаад 96 оны 4-р сард нь тоглож байгаа шүү дээ. Хавар нь. Яасан зөрөгтэй байсан. Одоо бодохоор л гүмийн их л хүүхдүүд л байж л тэг. Үнэхээр хүүхдүүд байсан. Бид нар чи 16, 17, 18, 19 настай тийм жоох хүүхдүүд байлаа шүү дээ. Тэгээд тийм болохоор юмнаас айх юм учир зүгээд юм айж мэдгүй байсан юм байл да тэр үеийн нас нь. Тэгэл шууд соёлын төв өргөөнд шууд 2 хоног ч үлээ. Шууд тоглолтын реклам цацаал тоглолтыг яваад тий. Тэнгүүд тоглолтоос өмнөх одоо юу гэдэг нь сарын дотор баг 5-6 цоошин дуугаар хийж мэйгээл сонирн байгааз тий. Тэгээд тэр тоглолтын дээр ингээд дуунуудаа дуулаад байжснаа ингэсэн нөгөө нэг We Will Rock You гэдэг нөгөө нэг химнэл байдаг штэ энийг нөгөө нэг дөөрөөгаа нөгөө тэр зааланд байгаа хүмүүсээр хийлгсэн чил ингээд битүү ингээд утаа ингээд гэл ингэхгүй юу утаа ханаас гараад байгаа юм гэсэн жуурчлаар нөгөө утаа биш байсан юм. Шалан дээр нөгөө шингэсэн шороо гэ босоо утаа шингэсэн юм бэл. Тэгээд тэр тоглолт нь болохоор нэг цаг гарan дээр цаг 20 минут хавцаа болж байгаа юм л да. Тэгэхэд л юу байж байгаа тэр ч ерөөсөө бүр 10 минут ч хүрэхгүй хугацаанд өнгөрч байгаа юм шиг те. Тэгэл байнга ваа гэсэн нэг тийм нэг зэрэгтлийн нэг гашгарсан оргилсан тийм шуум эхлээл дуустал тэр чигээрээ байсаага гэд дуусаад тэгэл гэртээ хараад ямар тухай төгжрэл бүгдлэрэл нэгтэй байгаа шүү дээ. Гэртээ хараад хөвцсөн чинь чихнээс нөгөө нэг тийм авиан гарахгүй гам гэл. Тэгээд тэр бол аюулгүй том тийм анхны дурсамж. За тэрнээс хойш бол тоглолт болгон бүгд гойгоо дурсамжууд бэлгэлж ирсэн. Тэгээ бас камертон амтлаг маань утахгүй энэ хагас өдөр зайсан хийлд бас тий тоглож байгаа таны ер нь сэтгэл ер нь маш гоё байгаа. Тийм. Тэгээд тэр тусмаа одоо эн чинь 12 дугаар сард чинь тийм шинэ жил олон нийтийг хамарсан арга хэмжээж байгаа. Шинэ жилийн баяр болохгүй юм байлээ. Тэгээд тэрнээс өмнө яаж амжиж бид нар одоо гоё тийм тоглох гэж байгаа. Тэгээд тоглолтын реклам жоохон
нэг буруу хэрэгэлсэн билээ. Минигээ бичсэн билээ. Мини концерт гэж бичсэн. Мини концерт. Уг нь бол мини зэний биш л те. Ер нь бол нэг 20 гаруй дуу дуулагдана. Яг л бүрэн хэмжээний л тийм перформанс болох юм байгаа юм те. Нэрээ тэрийг аяар зохион байгуулж залуучуудад хэлье. Тэр мини гэдэг үг авахгүй бол наа чи нэг арай өөр утга санаа агуулдаг байна гэх те. Тэгээ одоо мини бус, мини машин шигэр жижигэр явдаг шүү. Мини USB. Тэгэхээр хүмүүс нөгөө нэг дуун цөөхөн арга 5 дуу юм байна гэж ойлгочих байтаа тий. Тэгэхээр энэ бол өөрөө айгуу тийм том тоглолтос болно. Тэгээд одоо бидний нас бидний үзэгчд ингээд бидний хувьд болохоор бид нар нөгөө нэг тийм юу байхгүй тийм шоу гэдэг талаас илүү тий entertainment гэдгээс илүү нөгөө нэг дууны перформ талдаа хамтарч дуулах талдаа гоё дурсамжаа сэргээх тэр тал руу бол гоё тоглолт болно хаа гэж бодож байна. Яас сонирхолтой зүйл гэвэл яг камертоны тоглолтын нээлтэн дээр бас манай UB comedy-гийн комедиан Содо халааж өгөх юм байна. За нөгөө биерхөө маста залуу тий. Тийм. Масыг байлдан дагуулж явж байгаа бас мастай залуу. Гэхдээ мань хүн юм жоохон масны шуугдаад ах шиг байна уу? Эсвэл бид нар одоо нүд тасаад байгаа юм болов? Одоо бол маш эрчимтэй Содо маань турж байгаа. Тэгээ маса хасаад байгаа. Жин хасаад байгаа. Би бодохдоо нүд тасаад одоо ингээд энгийн тий нормал персон шиг харагдаад ирж бодоодсан. Ер нь тэгэж харагддаг нэг тийм игдүүтэй дулаахан тийм дүртэй байгаа. Харин одоо бол яг эрчимтэй дасгал ийгээд сайхан одоо гүзээгөө Монгол руу зүтгээд байгаа. Гэтэ ер нь хүний нүд дасдаг нь үнэн. Одоо хамгийн анх одоо юу гэдгийг 90-ад он гараад 90-ад оны дундуур ч юм уу монголчууд нэг сумо гэдэг нэг Японы нэг бүхий спорт байгаа шүү дээ. Мэргэжлийн спорт шүү дээ. Сумо бүхий бид харахад нүдэнд ингээд тасч өгдгөөсөн шүү дээ. Тэ бүлцээсэн бомбор юм мантууш хүмүүс пилцэг гэл ингээд мөргөлдөөл ноцолдоол. Тэгээ харахтаа бид ингээд жоохон нэг тийм экзотик харагдаад гэсэн хачирхалтай. Тэ спорт гэж бол харахгүй байгаа шүү дээ. Экзотик нэг тийм Japanese exotic тийм culture-ны соёл моёл талаас нэг шараад байсан. Тэгээд дунд нь монголчууд төсөрж ороод яг тэдэртэйг адилхан болцгор хөөрхөн болоод болцог гэж мөргөлдөөд эхлэнгүүт чинь бид нар нөгөө exotic гэдэг нэг мэдрэмж байхгүй болоо спорт илүү нөгөө нэг про спорт болж хараад байсан шүү дээ. Тэгэхээр бидний нүд тасцсан байхгүй юу? Тэг миний бодлоор бидний нүд тасцсан байхгүй. Нүд тассан бас яг нэг улсын тухайн одоо Монголын сумуучид амжилтанд хүрч дэлхийд олон улсад амжилтанд хүрч эхлэх юм бол тэгэл тэрийг бас үзэх бас сонирхолтой байгаа шүү дээ. Манайхан яаж байгаа юм бол доо гэд. Тийм. Тэгэл тэрийг харах тайлбанда бид нар нөгөө нэг юм жингийн асар хийлүүдэлтэй нөгөө бэлцгэр том хүмүүс маань нүдэнд маань дасаа зүгээр нормал зүгээр юм барилдаг юм харагдаад эхэлсэн. Тэгээ одоо ер нь манай Монгол үндэсний бүх ч гэсэн ер нь тийм болсон мэл чинь. Ингээд зургатаа ингээ харангууд ер нь жоохон бэлцгэр балцгарууд ихтэй те. Томтон гүзэд тэгээ гэл зууралдаад миний санахын бидрийг л хүүхэд байхад нөгөө ингээд зургат мөхтөр бүхэн спорт нөгөө Монгол үндэсний бүхэн нөгөө тэмцээн харахад бол тийм бэлцгэр балцгар хүмүүс айгу багта хөдөрч ирэгтэй тийм эрчүүд ноцолтой барилдаг санагдаад идэггүй. Бүр эртний видео кино баримт киноны бичлэг харахаар бүр normal person гот хоорондоо барилдаг гэсэн юм л шүү дээ. Төрөлхийн өөрийн дотроо нэм дотоод хүч ихтэй хүмүүс яг амар барилдаг, хурдтай, урам ихтэй байсан юм байлээ. Одоо харахаар бас ер нь жоохон тийм бэлцгэр балцгад талдаа болчихээ. Тэгээ магадгүй энэ нөгөө нэг тухайн спортынх нь бас хөгжнөж магадгүй тий. Одоо жишээ нь дэрэнтэй адилхан одоо манай комедиан Содо маань ерөөхдөө бас нүд тасаад байгаа юм гэсэн чинь эсэргээр байсан юм тий. Мань хүн жингээ одоо айгуу зэгцэлж эхэлж байгаа юм тий. Гэтэ ер нь одоо хоёулын влогийг бол одоо цаг одоо цаг хугацаа үл хамаар энэ маань цааш хүмүүст хүрээд байх тий. Магадгүй өсвөр насныхан ч юм уу би тэр яриаг үзэж байгаа бол хин нэгэн хүнийг тий гадаад харагдах байдлаар нь жишээлбэл жингийн ялгаатай байдлаас би энэ дэр заавал илүүдлийг ярихгүй бас жингийн дутагдал гэж байдаг. Магадгүй царай төрхийн хувьд тантай ижилхэн нийтлэг бус царайтай төрхтэй хүн байж болно. Бас дээрэс нь арьс тийм ээ хүний арьсны өнгө өөр байж болно. Гэх мэтлэнгээр хүн болгон өөрөөсөө хоорондоо давтагдчихгүй. Тэгэхээр хүнийг харагдаж байгаа гадаад байдлаас нь битгий өөчилж, өөнтгөлж те битгий гадуурхаараа те битгий доромжлоороо битгий дээрлэхээрээ те гэж одоо юм
бүх насны хүмүүс төр зориулж илээ. Заавал өсвөр нас биш те. Ерөнхийдөө одоо бас ийм нас агсан хүмүүс ч гэсэн бас нэг жоохон тий бүла хийчих гээд байдаг штэ. Тэгдэг. Тэгэхээр хүнийг гаднаас нь битгий дүгнээрээ тэгээд бусдыг битгий эвгүй байдалд оруулаарай. Ерөнхийдөө 21-р зууны өнөөдрийн хүмүүсийн харилцааны чиг хандлага бол бие биенийгээ гадаад харагдж байгаа байдлаар нь тийм дээрлэгсэн, гадуурхсан зүйлийг үзүүлж байгаа хүн маань өөрөө эргээд харин айгүй тийм эвгүй байдалд ордог болцсон шүү гэдгийг бас анхааруулмаар байна. Анхааруулад уриалсанд танд баярлалаа. Баярлалаа. Та ер нь одоо ойрд ер нь ямар хөгжим сонсож байгаа юм бэ? Тэр надад бас амар санагдсан. Ер нь ямар хөгжим залуучуудын уран бүтээлийг сонсоход танд ямар мэдрэмж төрж байна? Асар гоё. Тий. Би бүр ингээд тэр Монголын ч тэр гадаадын ч тэр тэгээ тэр цус сүүлийн үед бүр ингээд Монголынхаа шин залуу дуучид артистуудын тий Монголын яг өнөөдөр идэвхтэй байгаа хүмүүсийн дуу хөгжмийг сонс айгуу дуртай. Тэгээд миний хувьд бол нэнэ гоё. Нэнэ гоё, мисэм гоё. Тэгэл ер нь бүгдээрээ гоё дөө. Ер нь ингээл 2020 оны эсвэл 2019-с 20 оны гоё дуунууд гээл тавьчаал тэгэл юм хийж явахдаа ингээд сонсонгууд тэр дуу болгон гоё байдаг. Тэнд нэх амар би шүүмжийн өдрөөсөө хардггүй. Тийм ямар шаардлага байхгүй шүүмжлэх. Ягаад гэвэл ирээдүйн цагийг дүгнэх хэрэггүй. Ирээдүйн рүүгээл тэмүүлсэн дээр. Тийм шүүмжлээд байх ч нэг тийм байдгүй. Харин эсэргээрээ бүр дандаа юм гоё цоошин дуу болгон хүмүүс болгон артист болгон гоё тийм цоошин өөрийн гэсэн гоё ертөнцөө ингээд хүмүүст аягүй хурдтай танилцуулдагт би амар баяртай байдаг. Тэгвэл төгсгөл танаас ясмаар нь гэвэл энэ артистик хүмүүс илүү сонсоосоо гэж байгаа хүн хин юм бэ? Ямар артистик зөвлөх үү та? За ёстой заавал тэрийг гэж хэлмээргүй байна. За. Тий, ерөнхийдөө нэг ийм байдаг л да. Хүний хөгжмийн сонирхлыг бол дүгнэх болон шүүмжлэх хамгийн тэнэг асуудал тий. Тэгэхээр та бүхэн бол яг өөрийнхөө хүсэж байгаа, өөртөө таалагддаг тэр дуучин уран бүтээлчгээ сонсдог бол та бүхэн яг сэтгэлээсээ гоё дэмжиж тэгээд тэр хүнийхээ яг өөрийнх нь аль бие усны одоо нэг юм юу байгаа штэ өөрийнх нь нэг тийм пэйж нь өөрийнх нь гэсэн нэг тийм YouTube-ийн channel эдэр тэрэн дээр гоё урмын гоё комментүүдийн сан гоё өгж байгаараа тий таны энэ хөгжмийг сонсоход гэдэг өөрийнхөө мэдлэг knowledge-ийн хэмжээгээр тий яг зөв дүгнээд ингээд бичиж явуулаарэ. Тэгвэл тэр хүн уншаад бас баярлна штэ тий. Жишээлбэл одоо юу гэдгийг Мисамийн таны энэ дуучин амар гоё тий ингээд ийм гоё хөгжмөн болохоор ийм хэмнэлэн бит нь ийм гоё мөртлөө таны дууны чи шүлэгний утга санаа нь ийм байсан тэгэхээр баяртай байна гоё байна гэдэг ч юм уу магадгүй нэнэг тэр тусмаа одоо нэг шин цөөхөн дууж эхэлж байгаа охин байгаа шүү дээ магадгүй нэнэг энтэй нөө час тасыг ямар гоё юм бэ гээл тэг гоё комментар урам хайрлуул их гоё тэгэхээр би яг тэр гэж хэлэхэд хэцүү бүгдээрээ гоё харин тэр дэмждэг сонсох дуртай хүмүүс нь яг комментээр гоё тэр хүмүүст баярлалаа гэж хэлж байгаа гэж. Сүүлд нэг шин дуу гарсан. Нэг хиний Сэрчмагийн өөрийнх нь зохиосон. Дуу нэг гоё jazz дуу байгаа шүү дээ. Би сонсож амжаагүй юм байна. Тусаг байгаа. За тий би гоё хиний Сэрчмагийн тэр гоё дууг бас гоё сурчлаад тэгвэл би гэс одоо Сэрчмагийн юу н ороод YouTube дээр өөрөөс нь төрүүлээд хүмүүс энэ тэргөө яасан цацсан. Цаа чин зүрхэнд амьдрах чи. Тий. Энэ дуу чи өөрөө Сэрчмаа өөрөө зохиосон. Зүрхэнд амьдрах чи. За тэгээд энэ дууны айгуу гоё. Яг нэг chill out нэг chill нэг jazz яа гоё тийм зөөлхөн smooth jazz-аар хийсэн байсан. Хөгжмийн юу. Тэгээд миний нөгөө дуртай хөгжмийн төрөл гадаг санагдсан. Тэгээд хөгжим дууныхаа аялгау болон шүлгийг болохоор Сэрчмаа өөрөө зохиосон байлээ. Тийм. Тэгээд клип бид нар үнэхээр гайхалтай гоё болсон. Тэгээд яг одоо хоёулагийн влогийг үзэж байгаа сонсогч нараа YouTube channel-аар ороод дуучин Сэрчмагийн Сэрчмаа official гэсэн тэр өөрөө ороод та бүхэн энэ шин дууг нь сүлээж сонсорох гоё шүү гэж хэлмээр байна. За танд баярлалаа. Мөн бас төгсгөлт дахиад хэлчихье. Магадгүй миний асуугаагүй асуулт ч юм уу эсвэл бас танд үзэгчд маань өөр хэлэх зүйл байгаа юм бол та хэлж болно шүү. Окей, болж байна.
За тэгэхээр өнөөдөр хүн төрөлхтөн их өөр дөмөн тулгарч байгаагүй том бэрхшээлтэй тулгарцсан гэдэг нэг хөөс ирээд байгаа шүү. Тий. Корона гэдэг тий. COVID-19 гэдэг. Уучлаарай ийм төрөл бүрийн вирус, тахаал, өвчин бол хүн төрөлхтөнтэй үргэлж сорилт болж ирж байсан байсан. Байсаарч байх болно. Зүгээр энэс сэргийлэх хамгийн сайн зам нь юу вэ гэвэл бид нар хувийн ариун цэвэр болон орчны ариун цэврээ зөв сахичих хэрэгтэй. Тийм ээ? Ихэвчлэн одоо хүмүүс элдв янзын өвчин, вирус, янз янзын сав хонцор ч юм уу элдв янзын юмд хохирдог тохиолдлууд нь дандаа хүний өөрийнх нь буруу төвлөлтөөс болоод байдгийг. Монголчуудын хувьд ч гэсэн бас их ойрхон шүү. Тэгэхээр тэр аюул их ойрхон. Заавал бид нар нэг муусаа одоо хятадууд та заваанаасаа болж ковид-19 уучлаарай нөө тий. Заавал хятадуудаач биш. Хамаагүй соёлд өөр ертөнцүүдэд гэсэн айхтар вирус ч юм айхтар бактериуд бий болж исэн одоодсон байсаар байгаа. Тэгэхээр монголчууд ч гэсэн одоо эндээс сургамж авах хэрэгтэй. Юу гэвэл манай монголчууд нэг мал аж ахуйн орон тий амтан малтай бас их сонирхолтой харьцдаг хүмүүс аахгүй юу? Экзотик байдалтай харилцдаг хүмүүс тий. Тэгэхээр бид нар бас аяга бодож авах хэрэгтэй юм билээ. Ямар нэгэн байдлаар нэг амьдрал ахуйд мал хүнсээ төхөөрөхдөө уламжлалт энэ аргачлалт маань ямар алдаа байна гэдгээс хараад авах хэрэгтэй. Мэргэжлийн байгууллагууд нь олж харж харангуйтай тэр алдаанууд эртгэн байхгүй болох хэрэгтэй тий. Малын одоо эсвэл ан амьтантай зөв басаар харьцах гэдэг тийм байдаг Монголд. Тэр идрээ бас аюулсан бодмоор юм байл шүү л гэж бас хэлмээр байна. Тий шал ондоо юм ярьсанд уучлаарай тий. Би энийг нөгөө хэлмээр санагдаад байдгийн тий. Ер нь альва уус үндэстний аль нэг юу ингээд муучлах гад дайр давшлаадах шаардлага байхгүй. Хинд ч хизээч юу ч тохиолдож болно шүү тий. Энэ бол тэгэхээр энэс зайсхийх арга бол ерөөсөө л түрүүн дахиад хэлчихгүй тий. Хувийн ариун цэвэр, орчны ариун цэвэр мөн бас уламжлалт одоо ямар нэгэн амьдралын хэв хөвшил байдаг, ёс заншил инээ тэрэд холбоотой байдаг бол тэн дээрээс өнөөдөр 21-р зуунд хэрэггүй нь юу вэ гэдгээ ялгаж хараад хэрэггүйгээ хүн болгонд ор бүрээ өрх болгон ч юм уу хүм ингээд нэг ямар нэг байгууллага ч юм уу тий үндэстэнгүүд хэрэггүй зүйлээ хурдан шиг цэвэрлж исэн дээр тий жишээлбэл тарвганы мах идэхэ болох хэрэгтэй. Жишээлбэл хаврын цагаар тэ элдв янзын өвс идсэн гэж бодоод тэр нь амар хэрэгтэй гэж бодоод мал амтны түүхий цус мах юмыг шууд идэж хүнсэндээ хэрэглэхэ болох хэрэгтэй. Болох хэрэгтэй шүү. Энэ бол аюулгүй аюултай. Тий. Тэгээд хэдүүл яг нэг 21-р зууны тийм ээ дэлхийн иргэдтэй адилхан арай өөр амьдрья хэдүүлээ гэж уриалмаар. За баярлалаа. Би бол тантай санал нийлж байна. Тэгээд камертон хамтлаг одоо энэ хагас өдөр зайсан хийлс энэ бол мини концерт биш бүтэн 20 дуутай концерт гэдгийг бас дахин хэлье. Тийм болохоор камертон хамтлагийн тоглолтыг очиж үзээр би өөрөө очиж бас үзнэ. Тэгээд ахта урилга хүлээж аваад сайхан ярилцсанд танд маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээд ийм гоё влог хийж байгаад их баяртай байна. Цаашдаа гоё өргөжлүүлээрэ. Тэгээд таны влогуудыг ингээд харж байхад таны нөгөө нэг ярилцж байгаа нөгөө нэг техник чинь болохоор бас нөгөө хит нөгөө нэг ингэж ингээд хит ингэж яагаад гэж текер хийгээд их шиг байлаа. Нөгөө оролцож байгаа зочинтойгоо тек гэж текер одоо нэг хит халамжилч ингэж ярилцаад байгаа тийм байдал ажиглагдсан. Тэгэхээр илүү гоё юм чөлөөтэй. Тэгээд заавал урлагийн үнэхээр нөгөө урлагийн талын яриа өрнүүлэхтэй бас гол юм биш те. Бидний өөрсдийн амьдарж байгаа нийгэм маань маш олон өнцөг, урсгал зүйлүүдтэй сэдвүүдтэй учраас болж игэл нөгөө нэг өөр сэдвийг ч хамаагүй бас яриулах тал руу хандуулвал зүгээр юм болов гэж миний хувьд л тэгж харагдсан. За таныг энийг хэлсэнд баярлалаа. Энэ талаар би бас бодноо. Окей. За баярлалаа та бүхэндээ. Амжилт хүсье. За баярлалаа.